За сайн байцгаана уу? Бүгдийн хаврын сайхан өдрийн мэндийг төшөөлье. За миний хувьд болохоор лаг киноны нэр өгцөө илтгэлтэй одоо Everything Everywhere All at Once гэдэг. Энэ болохоор яг бид нар зүгээр өөрсдийнхөө редакц анх байгуулахдаа юу санаж ирсэн, юу бодож ирсэн. Түүнийгээ бид нэр одоо хүртэл юу яаж хэрэгжүүлж одоо явж байгаа вэ? Юу зорьдог сандаг вэ гэдэг тухайгаа л юу ярих гэж байгаа. Мэдээж энэ дунд бол алтаа оноо, сайн муу жишгүү зөндөө байгаа ч гэсэн бид нар юуг оролдож хичээж явж байгаа тухайгаа ярихад. За миний ярих сэдв бол одоо сэтгүүл зүйн медиагийн бас нэг чухал оролцогч буюу одоо уншигч, үзэгч, сонсогчдын тухай ярихаар бэлдсэн. За тэгээд энэ ярианыхаа агуулгыг бол ер нь яг бид нар медиагийн одоо уншигч, үзэгч, сонсогч, хэрэглэгч гэхээс илүү тэднийг хамтрагч, оролцогч гэдэг талаас нь харуул ямар вэ гэдэг тухай илтгэлээ. За энд бол одоо манай Монголын бас алдартай нэлээд одоо хүмүүсийн итгэлийг хүлээсэн редакцийн төлөөллөд сууж байна. Тэгээд та бүхний дагагчдад одоо хэдэн зуун мянгаар тагагч уншигч сонсогч нар хэдэн зуун мянгаар тооцогдно. Та эдийн одоо логог харлаа гэхэд бол уншигч үзэгчдээ энэ төр хэвлэлсэн, энэ төр хэвлэлсэн сэтгүүлч байна гэдэг тань. Та хэд маань өөрсдөө харин уншигч үзэгчдийнхээ ачтай хоббиг таних вэ гэдэг энэ асуултанд асуултын хүрээнд тэгээд ихтгэл цаашаа явна. За би болохоор өдөртмийн саннаас ер нь яг ажлынхаа гараа эхэлчихсэн. Өнөөдөр санд ажилладаг байсан. За дараа нь тэгээд фото хэрэглэгчтэйгээ хамт 7 хоногт би сэтгүүл хийж үзсэн. Өөр хоёрын сандлынхаа дагуу. За тэгээд дараа нь 7 хоногт би сэтгүүл маань ер нь бүтлгүүцсэн л тэ. 1 жил гаруй явж байгаад дараа нь бид нар дижитал сэтгүүл хийж үзсэн. За тэгээ бас бүтлгүүцсэн ингээд хоёр чулууг тэр доор та бүхэн харж байна. За тэгээ энэ хоёр чулуу болохоор одоо ингээд яах вэ гэж цаашаа ингээд харж байгаа. За яах вэ гэхдээ бол яг сэтгүүл бол бид нар дээр бол гоёсэн өөрийнхөө хийгсэн бодчихсон зүйлсүүд ихсэн хийжсэн. Гэхдээ санхүү мөнгөтэй холбоотой ч юм уу бодит амьдралын одоо сэтгүүлч бас зардал өндөртэй те. Тэгээд удаан хугацаанд бас яг зөвхөн дур сонирхлоороо дуртай зүйлээ хийгээд явхад хэцүү болж ирсэн. За тэгээд бид хоёр ер нь бол сэтгүүл ер нь бол одоохондоо хотлоо байна. Вебсайт хийж үзье. Вебсайт хийхдээ харин ямархуу одоо вебсайт байж яаж ялгарх вэ гэдэг тухай бодох хэрэгтэй болсон. За ягаад гэвэл одоо 10 жилийн өмнө болохоор одоо энэ хоёр чулуу 10 жилийн өмнө зогсож байгаа гэсэн. Тэгэхэд бол ер нь бол мэдээллийн сайтууд, сайн сайтууд нэлээд бүрдчихсэн, хүмүүсийн итгэлийг хүлээгээд авчихсан. За мэдээллийн сайт эзлэхийн хэлбэрээр өрсөлдөхэд бол хэцүү санагдчихсан. Тийм учраас бид нэр арай өөр байдалтай, арай өөр маягаар одоо өөрсдийнхөө редакцийг авч явах бол дээр юм болов уу гэж одоо бодож байгаад. За тэгээ бид нар ер нь бол уншигч үзэгчдийг өөрсдийнхөө контентэнд оролцуулъя. Уншигч үзэгч одоо тэр хэрэглэгчтэйгээ илүү ойрхон бай гэдэг тэр форматыг, тэр бодлыг ер нь илүү бодоод тэгж бид нар бас ялгарлал үүсгэх юм байна. Энэ ч гэсэн ер нь нөгөө медиа болон одоо уншигч хэрэглэгчийн хооронд итгэлцэл үүсгэх бас нэг том хүч болох юм байна гэж бодсон. За энэ болохоор одоо ер нь бол бид нар бол одоо сонин суртаа одоо илүү нэг текст суртаа хүмүүс байсан учраас за вебсайт дээр бол бид нар илүү текстийн контентууд хийж эхэлчихсэн. За одоо ингээд бид нар уншигчдынхаа ажлын орчноор нь очиод чиний ширээ ямар байдгийг, чиний ширээ чиний ажлын тухай юу илэрхийлэх гэдгийг асуух жишээтэй. За эсвэл одоо ингээд за LGBT хүмүүс come out хийлээ те. Та өөрийнхөө түүхийг бид нар рүү явуулаач. Тэр ингээд ямар байсан бэ те. Та тэр түүхээ явуулангууд бид нар ингээд нэг сэдвийн дагуу нэгтгэхэд контент болгоод уншигчдын өөрсдийнх нь одоо өөрсдийг нь дахиад өөр уншигчтай ингээд танилцуулах тэр хэлбэрүүдийг жишээ өгч гисэн. За ингээд өөрсдөө бас бид нар хуваалцах хэрэгтэй. Тэгэнгүүт манай редакцийн бид юунд дурлж байна гэдэг 7 хоног болгон контент хийгээд манай сэтгүүлч нар, манай одоо зураглаач, манай ажилтнууд энэ 7 хоногт ямар кино үзээд гой санагдсан, ямар арга хэмжээнд очив, эсвэл юу одоо мэдэж авсан гэдэг өөрсдийнхөө ч гэсэн бид нар бас ингээд уншигчтайгаа илүү өөр байдлаар хуваалцаж эхэлсэн. За тэгээд нийгмийн сүлжээн дээр одоо уншигчд хэрэглэгчид маань тодорхой нэгэн сэдвийн хүрээнд ямар бодолтой байгаа нь те. Тэрийг бас бид нар буцаад эргээд за тэгвэл төр засгийн хүмүүс шийдвэр гаргах төвчний хүмүүс хэмжиж байгаа бол эргээд энийгтэй уншигчд хэрэглэгчид энийг юу гэж бодож байгаа гэдэг бас мэдээ болж байна. Энэ бас их чухал одоо ингээд байр суурь гэж бид нар бодсон учраас ингээд Twitter, Facebook дээр хүмүүсийн үзэл бодлуудыг тухайн нэг сэдв болон нэг одоо зүйл дээр нэгтгэхэд одоо бид редакцийн цензууруул орно. Тэгээд бид нар жишээ нэгээд эдэлдэг.
За тэгээд муу зуршлаа хаяад өөрийгөө хайрлах гэсэн залуусын уран зургийн түүх ч юм уу те. Энэ бол бид нар энэ тухай мэдээлэл бэлтгэж байна. Та энэтэй холбоотой өөрийнхөө түүхийг хуваалцаач гэж асууж одоо бэлтгэсэн контентууд байгаа. За үүний дараагаар болохоор бид нэр видео контент руу орж ирсэн. За видео контент хийхдээ ч гэсэн бид нэр одоо яг уншигч, үзэгч, хэрэглэгчтэй бид нар өөрсдөө зочноороо юм уу. Та өөрийнхөө түүхийг хуваалцаач. Энэ тухай одоо юу бодож байгаагаа хэлээч гэдэг тэр тухай за жоохон сандарч байж байгаа. За тэгээд явж байгаа. За энэ дээр болохоор бид нар яг манай хамгийн одоо алдартай жоохон бидэндээ алдартай контент бол та яг одоо ямар дуу сонсож байна гэдэг. Энэ бол ер нь одоо манай Ubisoft сайтыг залуучуудын дунд ер нь нэлээд танигдахад маш их одоо чухал байсан контент байна. За дуугийн асуулаа. Дараа нь бид нэр одоо уншигчдаа crash run залгууллаа тий. Одоо энэ нөхрийг бол та таньж байгаа манай контентын бас Монгол даяар алдартай болсон Сэлвэн Тоо гэдэг нөхөр чинь байх жишээ тий. За тэгээд дараа нь бид нэр сонгуулийн үеэр над нэг санал байна гэдэг кампанийнхаа хүрээнд бас одоо сонголт хийхэд уншигч хэрэглэгчд үзэгчд одоо хүмүүс юунд анхаардыг гэдэг тухай ч юм илүү өөр төрлөөр контентууд хийх гэж хичээсэн. За тэгээд уншигчдыгаа болохоор бид нэр ингээд туршилтанд оруулаад тэ ингээд видео контент хийжсэн байна. За тэгээд эхлээд одоо бид нар яг дуу асуун, кино асуун одоо хэрэглэгч нартай илүү ингээд аваартж явж байгаа. Дараа нь бид нар ингээд илүү чухал асуудлуудын тухай, нийгмийн асуудлуудын тухай ингээд асуугаад ярилцаад эхлэхэд манай микрофоноос цогтохгүй те тэгж болж ирж байгаа. За тэгээ одоо энэ жишээ ингээд залууч төрийн 3 өндөрлөлийн рил видеог үзсэн гэдэг бол манай яг уншигч. За тэгээ энэ болохоор ингээд бид нар яг сөрж рилүүдийг үзэнгүүтээ яг ямар сэтгэл ингээд гаргаж байгаа реакцийн жишээ ингээд гаргаж ирсэн юм байна. За тэгээд энэ одоо бидний ярих сэдвтэй холбоотойгоор за энэ Associated Press-ийн Tom Curley гэдэг хүний ярьсан энэ үг бол чухал санагддаг. За хэрэглэгчд одоо бол нөгөө хэрэглэгч медиа хоёрын харилцаа ямар байхыг одоо хэрэглэгч мэдээд байна. Хаана уулзах, ямар платформ дээр уулзах, ямар төхөөрөмж дээр уулзах гэдэг хизээ уулзах гэдгийг хэрэглэгчдэр мэдж байна гэдэг тэ. За тэгээд текст нь ч юм уу одоо контент хийж байгаа, видео контент хийлээ. За дараа нь манайх бол залуучууд зориулсан ертагц байгаа. Тэгвэл залуучууд маань болохоор Facebook дээр, YouTube дээр явж ирсэн нүгэ явсан. Facebook дээр бидний харангуйтаа одоо Instagram руу явсан. Одоо Instagram ч хуучирч явах шиг байна. Тэнгүүт Threads дээр илүү одоо үзэл бодлоо илэрхийлж байна. TikTok дээр илүү одоо видео контент үзэж байна те. За тэгвэл бид нар чинь ингээд уншигч үзэг сонсогчтойгоо ойрхон байх гэдэг учраас манай хүмүүс хаанд байна уу бид нар ингээд дагаад явах хэрэгтэй те. Бага орчныг судлах хэрэгтэй. Бага орчинд нь байхдаа бид нар бас дүрмээр нь сонирхлоор нь те ингээд хамт байх хэрэгтэй болж байгаа. За тэгээд бид нар одоо шууд видео контентаа бол одоо энэ видеоны жишээн дээр гэх юм бол энэ бол зөвхөн нөгөө манай TikTok-т зориулсан видео контент маш богинохон. Тэгээд найз одоо хоёр найзуудын та хоёр нь яаж нөхөрлсөн юм бэ? Нөхөрлөлт гэдэг юм юу гэж хүлээж авдаг вэ? За тэгээд найзаа олж чадаагүй байгаа залуу одоо хүмүүс найз нөхөрлөлөө олохын тулд юу гэж зөвлөх вэ гэж асууж явсан. За энийг болохоор нөгөө найзуудын өдрөөр пеперотой хамт шийдсэн контент байна. За тэгээд энэ дээр болохоор яг TikTok зориулсан бичлэг байсан ч гэсэн бид нар бусад одоо платформ дээр ингээд оруулж үзсэн тэнгуут ингээд үзэлтэй ялгаанууд жишээ нь ингээд гарч байгаа. За зарим контент нь болохоор ингээд TikTok дээр илүү их явдаг. Тэгсээр нь ингээд Facebook дээр одоо маш бага ч юм уу те одоо бидний төсөөлөг үзэлтэй байх ч юм уу тийм жишээнүүд байдаг. За энэ хажуутлын контентаар болохоор энэ манай та яг одоо ямар дуу сонсож байна гэдэг. За энэ болохоор бүтэн буюу одоо манай урт бичлэг бол жишээ нь YouTube дээр 8400 утсан байлаа гэхэд яг энэ бичлэгнээс тастаад оруулсан одоо ингээд минут 30 секундын видео маань болохоор 118 мянган одоо хангалт авсан ийм одоо шинжлэлүүд байгаа. Тэгэхээр одоо эхлээд бид нар бол ингээд за вебсайтаа олох гэж явлаа. За дараа нь ингээд YouTube-ыг олох гэж явлаа. Facebook-ийг ингээд олох гэж явлаа. Одоо тэнгууд ингээд бид нар TikTok-ыг олох хэрэгтэй болж байгаа байхгүй юу? За тэгээд дараа нь Threads-ыг олох хэрэг гарна те. Энэ дээр ямар контент явагдгийг, энэ дээр хэн байгаа те. Ямар хуу одоо байдлаар бид нар хүрэх үү гихчлэнгээд. Тэгээ энэ нь болохоор бид нар дандаа нөгөө уншиж байгаа, үзэж байгаа, сонсож байгаа тэр хүмүүсийг илүү ойрхон байх гэж бидний хичээж байгаа тэр эрхлэлүүд маань явж байгаа. За тэгээд зөвхөн одоо сошиал платформоор уулзахаас гадна бид нэр яг бичлэн жишээ нь ингээд уулзалтуудыг ер нь сайн хийдэг. За
эхнийх нь бол за Turning Point сэтгүүлийнхаа уулзалтыг бид нэр түрүүний ээгийн бид нар News Cafe дээр сая энэ жил жишээнд хийж илаа. За Poetry Night гэдэг сар болгон бид нэр Fat Cat-тай хамтраад ивент зохион байгуулдаг. За энэ дээр манай уншигчид ирдэг. Poetry Night-д зорж ирсэн ч гэсэн танаа энэ контент ийм шүү, тэр контент ийм байдаг шүү. Би танаа та юу сонсч байгаа чинь дараа нь хаагуур явах би тэрэнд оръё. Эсвэл надад ингээд нэг crash байна. Би одоо ингээд бичлэг хийх хугацаа чинь төгч гэнэ үү би ингээд ярмаар байна гэдэг ч юм уу те. Тийм ингээд харилцан ярианууд үүсдэг. За тэгээд Алисагийн булангийн уншигчдын цайны үдшилэг гэдэг tea party гэдэг байдаг шүү дээ. Тэрийг жишээ нь бид нар зөвхөн нэг булангийн үнэнч уншигчдаа зориулсан уулзалтыг proxy гэдэг газар хийж исэн. За Fat Cat-тай бид нар бас манай их цэцэг ихчийн хөрөг булангийн уншигчтай уулзалтыг хийсэн бас их олон хүн ирж их цэцэг ихчийн өөрийн одоо арга ажиллагааны тухай ярилцлагыг хүссэн тэр зүйлсүүдээ шинэ ярьж амжиж ирсэн. За ингээд та яг одоо ямар дуу сонсч байна булангийнхаа 100 дахь дугаарын баярыг бас бид нэр ивент болгож хийж исэн. За яг манай ингээд зарим ивентүүд жишээ нь ингээд харагд байна. За тэгээд аудио байгуулсан. Аудио гэнэ. Бэнэ. За яг энэ одоо би өөрөө ярьж байгаа өөрөө аудио бас да тий. Энэ болохоор ингээ манай тайгод ямар дуу сонсч байна булангийн хамгийн анхны дугаар За их хэсгийн видеоны аудионы яваг болохоор тайлбар хийгээдхий. За энэ болохоор манай таяг одоо ямар дуу сонсч байна контентын хамгийн анхны дугаарт жоохон хөвгт байхдаа орж исэн хүмүүст. Тэгээ тэр болохоор тухайн үед ингээд сандарч байгаа тэр ингээд хэсэг нь ингээд ер нь бол хүмүүст нэлээд алдартай ингээд viral болж исэн. За тэгээд 100 дахь дугаарынхаа баяр дээр бид нэр тэр залууга том залуу болцсон 7-8 нараа болцсон багт нь олж аваад тэгээ манай 100 дахь дугаарыг хөтлөгчөөр энэ булгаа гэдэг залуу жишээ нь ажиллаж явж байсан. За энэ бол нөгөө бидний ингээд уншигч үзэг сонсогчтойгоо одоо оролцуулах хамтрах одоо хамтрлын бас бидний яг хүсдэг тэр зүйлийг ингээд нэг гоё бас илэн болсон ийм контентын одоо манай жишээ маань байсан. Энийгээ бас үзүүлэх дуртай. За тэгээд одоо энэ болохоор манай ингээд та яг одоо ямар дуу сонсч байна болонгийн доор бивэн байдаг ингээд комментүүдтэй ингээд та нар хаагуур явах юм бэ? Би ингээд тэнд байна те. Эсвэл ингээд crashтай болчлоо тэр лугаа ингээд бичмээр байна гэл. За одоо энэ дээр бол ингээд бид нар 100 дугаарыг булгаатай хамт хийлээ гэл одоо нөгөө булгаа гэдэг тэр ингээд контентын оролцогч маань ингээд community дундаа ч гэсэн ингээд алдартай ингээд жишээ нь болцсон те. Манай уншигч үзэгчд ч гэсэн би бинийгаа ингээд хорн таньж ин те. За тэгээд доор нь одоо бас охин мохин нарийнаа эдгээр чи ингээд тэр бичлэгний тэддэг секунд дээр харсан охин дугаараа илтэгээч гэдэг ч юм уу те. Тэгээд энэ бол бидний яг ер нь одоо бүх талаар хийхийг зорьдог одоо зүйл маань медиа уншигч үзэг сонсогчдоосоо ер нь холдож болохгүй. За тэгээ уншигч үзэг сонсогчд маань бол бас маш гоё контентууд явж байгаа, маш гоё стори, маш гоё амьдралын одоо төвхтэй тийм хүмүүс байгаа. Тэгээд медиа одоо ихтгэлцлийг бий болгохын тулд найз шиг ойрхон байх хэрэгтэй. Тэрнээс шингээд өндөр дээр гарч суугаад ийм байдгийн чи энийг ингээд том утгууд мэдчих авмаа гэхгүй те. За ингээд найз минь энд ийм болж байна. Энэ нь чамаад ингэж нөлөөлнө. Энэ тухай бус хүмүүс чи ингэж бодож байна те. Тэгэхээр чи одоо бас яаж ингэж өөрийг нь оролцуулах, ярилцах хүн ер нь тэгээд нэг өөртөө хамаатай гэж бодох тусмаа тухайн зүйлийг хайрлах, тухайн зүйлийн үн цэнийг илүү ойлгох дэг болов гэж боддог. За тэгээ одоо манай яг сошиал медиагийн одоогийн байгаа дагагчдын тоо энэ байгаа. За тэгээд Threads, TikTok руу бид нэлээд сүүлийн үеийн одоо нэг жил хичээж байгаа. Яг тоо нь бага санагдаж магадгүй ч гэсэн бидний хувьд бол энэ тоонд хүрэх гэж бас маш их хичээл зүтгэл гаргаж хүрсэн. За тэгээд уншигчд үзэгчд маань хаана байна? Бид нэр тэнд ингээд өөрсдийнх нь дүрмээр тухайн платформын онцлогийг ингэж одоо хадгалаад жишээ нь ингээд нэвтэрж орох, ойрхон байхыг одоо энэ нь
ингэж хичээж явдаг. За тэгээд энэ бүх зүйл маань гайхалтай санагдгаа бидний.